Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 10 дугаар хуралдаа 2018 он 3 сарын 5-ны 10 цагт эрүүл захих 41 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч оролцож хурлын эрс 68.2% эхэллээ. Ээлжид 10 дугаар хуралдаанаар хурлын төлөөлөгчид орон нутгийн зам ашиглалтын төлбөрийг шинжилэн тогтоох, ногоон хөгжлийн хэдийн бодлого гэсэн хоёр үндсэн асуудлыг авч хэлэлцэж байна. 2018 он гарснаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид 2 удаа хуралдаж аймаг орон нутгийнхаа тулгамж байгаа олон асуудлуудыг хэлэлцэж, 30 гаруй асуудлуудыг шийдвэрлэж 24 тогтоолыг гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна. Ээлжид хуралдааны нарийн бичгийн дараагаар хурлын төлөөлөгч Эрдэнэсэн Билжээ сонгогдсон ба 2017 оны автоцам ашиглалтын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэндээ холбогдуулан 2014 онд аймгийн эцэг даргын баталсан 671 тооц захирамжийг хүчингүй болгон улмаар зам ашиглалтны төлбөрийн хувь хэмжээг шинжилэн тогтоох шаардлага бий болжээ. Иймээс тус асуудлыг аймгийн эцэг даргын тамийн газрын хууль эрх зүйн хэлтсийн дээр уран жишмэг хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал болгон оруулж төлөөлөгчдөд танилцуулж батлууллаа. Автозамын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31 дугаар заалтанд заахтаа орон нутгийн зам ашиглалтны төлбөр хураамжийг олон улсын болон улсын чанартай зам ашиглалтны төлбөр хураамжийг засгийн газар орон нутгийн болон нийслэлийн автозамын хураамжийг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлцүүлэн тогтооно. Нэг хоёрдугаарт нь болохоор нийслэл орон нутгийн чанартай автозам замын байгууламж ашиглалтны төлбөр хураамж авах үйл ажиллагааны журмыг засаг дарга баталж мөрдүүлнэ гэсэн хуульд нийцүүлэн гаргаж байгаамаа. Монгол Улсын автозамын тухай хуулийн 30 дугаар зүйл 31 дэх заалтыг үндэслэн орон нутгийн чанартай автозамаар зорчиж байгаа амьд бүртгэлтэй тээвэр хэрэгслээс жилд нэг удаа хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээ, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг харгалзан автозам замын байгууламж ашиглалтны төлбөрийн хувь хэмжээг шинжилэн тогтоож байгаа юм. Тухайлбал тас хуудлын тэрэгнийхээ хөдөлгүүрийн багтаамж, овор хэмжээс нь хамаарат автозам ашиглалтны төлбөр хуучин өгч байснаас илүү багасгаж төлөх бол ачааны машины даацаас хамаарат харилцан адилгүйгээр төлбөр төлөгдөж байхаар тогтлоо. Аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын ээлжид бас 10 дугаар хуралдаанаас тогтоогно. 1. Орон нутгийн чанартай автозамаар зорчиж байгаа аймагт бүртгэлтэй тээврийн хэрэгслээс жилд нэг удаа хөдөлгүүрийн багтаамж, ховор хэмжээ, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг харгалзан авах автозам замын байгууламж ашиглалтны төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсан. 2. Автозам ашиглалтны төлбөрийг аймгийн замын сан төвлөрүүлж ажиллахыг аймгийн засаг дарга гээв ачиргалд даалгасан. Дарга Зэотгон мэргэсэн тогтоолно. Автозам ашиглалтны төлбөрийг замын санд төвлөрүүлэх ба хот доторх замын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах ажилд зарцуулах юм. Ингэснээр жолоочтой Баянхонгор хотынхоо өнгө үзэмжид өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ая тухтай альва эвдрэлгүй замаар аюулгүй зорчих боломжтой болж байгаа юм а. Автозамын төлбөрийг хуучин 671 тооц захирамжаар ерөнхийд нь 9 төрлөөр авдаг байсан бол шинжилэн тогтоохдоо 20 төрлөөр ангилан төлбөрийн хувь хэмжээг илүү тодорхой ойлгомжтой болгож өгч байгаа юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар сарын 5-ны өдрийн ээлжид 10 дугаар хуралдаанаар ногоон хөгжлийн 2028 он хүртэлх хэдийн зорилт түүний үе шат ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батллаа. 2015 оны 9 дугаар сард Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотноо дэлхийд даяараа 2030 онд хамтран хүрэх доктортой хөгжлийн зорилтуудыг баталсан байдаг юм а. Уг зорилтуудад нийгмийн эдийн засгийг хөгжүүлэхдээ байгаль орчны нөлөөллийг харгалзан зохицоор нь авч үзгийг онцолж ногоон өсөлтөнд доктортой хөгжилд хүрэх зам хэмээн тодорхойлж нийгмийн эдийн засаг байгаль орчны 3 тулгуурт үзүүлэлтээр доктортой хөгжилд хүрэх нь эцсийн зорилго байх ёстойг зөвлөсөн байдаг юм а. Баянхонгор аймгийн ногоон хөгжлийн хэдийн зорилтыг боловсруулахдаа дээрх үзэл санаа тулгуурлан Монгол Улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого үйл ажиллагааны төлөвлөгөө 2030, Баянхонгор аймгийг 2016-аас 2025 онд хөгжүүлэх хэдийн зорилт, Баянхонгор аймгийн засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, зэрэг тулгуур баримтчүүдийг үндэслэн боловсруулсан байна. Монгол Улсын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогоос холбоотой гарсан байж байгаа. Монгол Улсын доктортой хөгжлийн бодлогоос холбоотой гарсан. За аймгийн хөтөлбөрийн төлөвлөгөөс холбоотой гарсан. Энэтэй уялдуулаад өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Монгол Улсын 21 аймагаас одоогийн байдлаар 4-5 аймаг ногоон хөгжлийн бодлогоо батлуулаад хэрэгжүүлээ явж байгаа. Ногоон хөгжлийн хэдийн зорилтыг боловсруулах зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм.
зорилтын хүрээнд тулгымдсан асуудлуудыг тодорхойлж гаргасан байна. Уур амьсгалын өөрчлөлт, олон нийтийн байгаль орчны боловсрол, сул, усны хомсдол, бэлчээрийн доройтол, орчны бохирдол зэргийг энд онцлон тэмдэглэсэн байх юм. Энэхүү дунд хугацааны бодлогын баримт бичиг нь 7 зоолт 35 арга хэмжээ бүхий 170 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Баянхонгор аймгийн ногоон хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг бид боловсруулж өнөөдөр иргэдийн хурлаар батлууллаа. За ерөнхийд нь бол мэдээж энэ бодлогын баримт бичиг 2 үеиштэй 10 жил 28 он хэрэгжинэ. За бидний хувьд бол Баянхонгор аймгийн хөгжлийн хөтөлбөр, Баянхонгор аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, за дээр нь Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Тэгээд дээр нь Баянхонгор аймгийнхаа нийгмийн эдийн засаг байгалийн баялагын нөөцч юм уу тийм ээ. Энэ бүхий л мэдээлэл тулгуурж боловсруулсан. За харьцангуй бид бас жоохон холыг харсан гэх юм уу тийм ээ. Тодорхой үе шаттайгаар хэрэгжих үндэслэл нь бол үндэслийн нийлийг гаргаж тавьсан байгаа. За санхүүгийн хувьд бол мэдээж ногоон хөгжлийн бодлого дэлхийн нийтийн чиг хандлагын дагуу бид явж байгаа учраас за тэндээс тодорхой хэмжээний санхүү байгаль орчны яам болон холбогдох төсөл төрийн байгууллагуудаас санхүүжилт аваад бидний энэ хөтөлбөрийг тодорхой газруудад судлаад бидний энэ үйл ажиллагааг бол дэмжин санхүүжүүлээд ингээд цаашаа үйл ажиллагаа явуулахын болцоотой гэж үзэж байна. Ногоон хөгжлийн 2028 он хүртэлх хэдийн зорилт түүний үе шат ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан ногоон амьдралын хэм маягийг төлөвшүүлж байгаль орчныхоо онцлог зохицсон эрчимдсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар эдийн засгийнхаа өсөлтийг хангаж ядуурлаас бүрэн ангижирсан чинээлэг, дундаж давхраг, давмгайлж эдийн засгийн өсөлтөх чадвараар бүс нутагтаа тэргүүлсэн аймаг болох хэдийн зорилтыг өмнө тавьсан байна. Зорилтын биелэлтийг эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн 3 үндсэн бүлгийн нийт 26 үзүүлэлтээр хэмжиж үнэлгэжээ. Энэхүү дунд хугацааны бодлогын баримт бичгийн хилэлцүүлгийн шатанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, аймгийн засаг дарга Батчаргал хүрэх зорилгод ногоон хяналтыг бий болгох, монголчуудын уламжлалт зан заншил болох байгаль дэлхийг хүнчлэн үзэж, амьтчлан харьцдаг байхад зарчмын саналыг оруулж төлөөлөгчдийн онолгоход дэмжиж байсан юм а. Тэрээр тус зорилтыг хэрэгжүүлэх үе шатны ажлын төлөвлөгөөнд ч тодорхой хэд хэдэн саналыг тусгах саналаа хэлж байлаа. Нэгдүгээрт нь Баянхонгор баянлаг шивээ өргөн чиглэлээ автозамыг барьж ашиглалтанд оруулах. Далхад талаас өршсөн сэргийлэх зорилго, байгалийн талаас өршсөн сэргийлэх зорилго. Хоёрдугаарт нь Баянхонгор арангаа чиглэлийн замыг усын чанартай автозам чиглүүлж хатуу хүчтэй автозамаар холбох гэсэн энэ хоёр том асуудал. Нөгөө талдаа бас босоо тэмдэглэгийн зам хойгоор явж байгаа Баянхонгор Баянбулаг чиглэлийн босоо тэмдэглэгийн зам ийм 3 замын ажлыг энэ дээр бодлогын баримт бичгийн дээр зориг төслийн боловсруулахын 23 он хүртэл 23 оноос хойш хэрэгжих байдлаар 23-аас 28 онд хэрэгжих байдлаар нь оруулъя гэсэн саналтай байна. Хоёрдугаарт нь аймгийн бүх сумдын төвийн аж ахуй нэгж ахуй хэрэглэгчдийг цэвэр бохирдсны нэгдсэн системд холбох 100% гэсэн байдлаар оруулж цэвэрлэх байгуулагчтай болох гэсэн юм санааг сумд дээр аймгийн төвийн бүх айл өрх алтан байгууллага 100% аж ахуй нэгжийг цэвэр бохирдсны нэгдсэн системд холбох сумдын төвийг цэвэрлэх байгуулагчтай болох гэсэн ажлыг энийг 2019-20 оноос эхлэх байдлаар нь тусгаж жил ээж дараалтайгаар шийдвэрлэх байдлаар оруулъя гэсэн саналтай байна. За дараагийн нэг том хон бодлогын шин чанартай асуудал хөдөөгийн малчин өрх бүрийг эрүүл ахуйн стандарт шаардлага гэсэн үндэсний усаар хангах гэсэн томьёолоор оруулъя. Нэлээдгүй олон том ажлууд орсон. Гэхдээ бас энэ ажлуудаа бас нэмээд тусгачаа гэсэн юм саналтай байна. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батганбаяр энэхүү ногоон хөгжлийн хэтийн зорилттой уялдуулан тодорхой ажлуудыг хийгдэх он дараалттай тусгах саналыг орууллаа. Баянхонгор аймгийн нисэх онгоцны буудлыг зөвлөж баян энэ тодорхой байгуулах ажлуудыг хийх гэсэн байдлаар 14-28 он гэсэн. За баян усны төв болмаар ингээд төлөвлөж авсан байна шүү дээ. Бодлого суслах энэ ажлыг хийх 28-30 он гэж байна. 23-аас 28 он гэж байна. За мөн ногоон хайрхан наадлаас энэ онц
болсон гүшүүгээд бол явгооны аяллыг дэмжих зорилгоор энд бас шат барих болцоотой юм билээ. Энэ бас Сэргийн аймаг эмчилгээ байгууллагаас зөвлөсөн юм хийлгээ. Одоо энэ хүмүүс явуулсан салхин даалгаврыг аяллыг эдгээр нөхцөлөөс урьдчилан чиглэлээр явдаг гэсэн байна. Тийм учраас энд одоо энэ хайхандаа даалдаг аяллын маршрут гаргаад энэ дээр одоо энэ цав байх хэсэг явгооны цав байх хэсэг 19 сая бас хороо. Зөв эднүүд хайхнаа ноо одоо энэ тоглоо болчихлоо. Энэ дээр төсөл хийсэн байна. Амиг дөө хэрэгчтэй төсөлсөн байна. Энийг 19 онд ийм одоо аймгийн даргын 5 сандтай нэмээд энэ 5 сандыг оруулах. Дээрх тодорхой саналуудыг хамтдагч санал хураалгахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар уг ногоо хөгжлийн 2028 он хүртэлх хэтийн зорилт түүний үе шат ажлын төлөвлөгөөг дэмжиж баталсан юм а. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 10 дугаар хуралдаанд аймгийн засаг дарга Бачааргал илтгэл мэдээллийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд өгсөн юм а. Түүний мэдээлэл өвөлжилт 2018 оныг Баянхонгор аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбоотой хийгдэх ажил, жил бүрийн хүүтний улиралд байнга сөхөгдөж буй утааг хэрхэн бууруулах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны үр дүн, бэлчээрийг зүй зохистой ашиглах, даацыг хэтрүүлэхгүй байхад хэрхэн анхаарах, 2018 онд хэдийн хэмжээний ажлын байрыг бодитоор бий болгох, зах зээлийн ханшаас өндөр харилцан адилгүй үнд байгаа эмийн худалдааг нэг үнэтэй хямд байдлаар иргэдэд хэрхэн нийлүүлэх, Монгол Улсын ерөнхий сайд хөрөлсөхийн сахилах хариуцлагыг төрийн бүхий шатанд өндөржүүлэх албан даалгаврын хүрээнд ямар бодлого барьж ажиллах зэрэг үндсэн 8 сэдвийн хүрээнд өрнөсөн юм а. Аймгийн засаг дарга Бачааргалын мэдээллийг та бүхэнд таймлан хүргье. Тэрээр мэдээллийнхээ эхэнд Баянхонгор аймаг өвөлжилтийн бэлтгэлийг хангахад урьд өмнө байгаагүй хэмжээний их хэмжээний хөрөнгийг зарцуулсныг хэлсэн юм а. Нийтдээ 570 гаруй сая төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулсан байна. Монгол Улсын засгийн газраас 2 удаагийн эхний удаагт нь 60 сая, дараагт нь 416 сая, нийтдээ 476 сая төгрөгийн хөрөнгийн их усэр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зориулж. За дээр нь аймагаас урд оны үлдэгдэл үүсгэж жилийн 100 гаруй сая төгрөгийн. Ингээд нийтдээ бид нар 570 гаруй сая төгрөгийн их усүрээр өвөлжилтийнхээ нөөцийг бэлдсэн, өвс тэжээлийн нөөцийг бэлдсэн, нийтдээ 200 гаруй тонн тэжээл, 30 гаруй мянган тонн өвс тэжээлийн нөөцтэйгээр бэлтгэж сумдч бас өвөлжилтийн бэлтгэлийг амжилттай хангаж нийтдээ өвөлжилтийн бэлтгэлийг 85.2% аймгийн хэмжээнд хангасан дүнтэйгээр өвөлжилтөд орсон. Түүний дараагийн мэдээлэл 2018 оныг Баянхонгор аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбоотой мэдээлэл байсан юм а. Уг жилийн хүрээнд эдийн засгийн олон дулуурт бодлого Баянхонгор аймагт бодитоор хэрэгжиж эхэлнэ гэж үзжээ. Энэ хүрээнд энэ жил 240 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 чиглэлд аялал жуулчлалын кемп байгуулахаар төлөвлөсөн байна. За мөн Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамдах Солонгос улс хоорондын хилэлцээрийн дагуу Баянхонгор аймагт хөнгөлөлтөө зээлэр дулааны цахилгаан станц барихаар төлөвлөсөн байдаг. Гэвч энэ ажил удаашралтай байгаамаа. Одоо бүгд найрамдах Солонгос улсын компани дулааны станцын техник эдийн засгийн үндэслэлийг хийж байна. Уг ажилтай холбоотойгоор орон нутгийн компаниуд хамтран дулааны цахилгаан станцыг барих саналыг аймаг орон нутгтаа тавиад байгаамаа. Энэхүү саналыг Монгол Улсын засгийн газарт уламжлаад байна. Эхний ээлжинд утааг бууруулах чиглэлд орон нутаг өөрсдийн санаачлагыг гаргаж утаа багтай экологийн шаардлагыг хангасан 500 өрхийг халах хүчин чадалтай уурын зуухыг 4-5 дугаар багт тавихаар төлөвлөд байна. Гэр хорооллоо чиглэсэн энэ дулааны төвлөрсөн шугам шилжээд холбох асуудлыг энэ онд хийж хэрэгжүүлье гэж ингэж бас зориод аймгийн иргэдийн урлагийн тэргүүлэгчдүүд бас танилцуулаад санал аваад явж байгаа. Тодорхой компанид бол санал тавьсан зураг төсөв судалгаа шинжилгээний ажлыг хийлгэж байна. Гэвэл бид нэр 4-5 дугаар багаас ахуулаад 500 өрх тутамд одоо сумдад байгуулж ашиглалтанд оруулаад байгаа. Дулааны бүрэн шаталттай утаа баг гаргадаг эко юм орчин үеийн жижиг бага урын юм халаалтын зуухыг барих цаанд барьж төвгээр дамжуулж шугам шилжээ гудам болгонд хийж айл өрхнөг болгоныг холбож тэр утааны асуудлыг бодтойгоор шийдье гэсэн ийм
бодлогын инжилээс хэрэгжүүлнэ. Баянхонгор аймаг уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрсэн газруудад нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг бодлогоор явуулж 2019 онд эвдэрсэн газаргүй аймаг болох зорилтыг өмнө тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн онд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан 21 аж ахуйн нэгжээс орон нутгийн төсөвт 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж 2009 онд 700 гаруй га байсан эвдэрсэн газрын хэмжээ өнгөрсөн онд 300 орчим гаад хүрч 2 дахин буураад байна. 2009 онд намайг хурлын дарга байж байхад 709.1 га талбай байсан эвдэрсэн газар өнөөдөр энэ жилийн 74 га хасах юм бол 300 га талбай болж орчин болж үлдчихэж байгаа. 320 орчим га талбай болж үлдчихэж байгаа. Баянхонгор аймгийн бэлчээрийн дац 2 сая толгой малаар хэтэрсэн тоон үзүүлэлт гарсан байна. Үүнээс болж бэлчээрийн доройтол бий болж бэлчээрийн мал аж ахуй эрсдэлд орох нөхцөл үүсэж байгаамаа. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор төр болон иргэд хаана бэлчээрт татвар ногдуулдаг системд шилжин зүйтэй гэсэн нэгэн сонирхолдоор нэгдээд байгаа юм. Тийм учраас Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт хөтөлбөртэй хамтран уг асуудлаар бүх сум багт хүрч иргэдэд хэлэлцүүлэг хийх юм. Хэлэлцүүлгийн үр дүнгээс хамаарч бэлчээрийг татвартай болгох асуудал шийдэгдэх юм а. Аймгийн засаг даргын мөрөн хөтөлбөрийн нэгэн томоохон зорилт бол шинээр ажлын байрыг бий болгож иргэдийн амжиргааг дэмжихэд чиглэгддэг. Энэ хүрээнд энэ онд Баянхонгор аймагт салбар бүрт нийтдээ 800 гаруй хүний байнгын ажлын байрыг бий болгохоор зорин ажиллаж байна. Тэгээ хэрэгжүүлэх байгаа төсөл ажил арга хэмжээ болгонд одоо бас ажилгүйдлийг бууруулах ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа. Гэтэ яг бодтойгоор бол бид нэр эх онд одоо жишээ нь 100 өрх айлыг бид нар малжуулах төслөөр мал дахиад гаргана. Ингэх юм бол нэг өрх айлд 2 хүнээр батах бол 200 өрх айлыг одоо яг амжиргааны хөөсөртэй болгоно. 30 өрх айл дээр одоо жимсгэн тариалах төслийг аймгийн иргэд урлаас баталсан 54 сая төгрөг төслийн хүрээнд шийднэ. За мөн дээр нь хөдөлмөр халамж үйлчлэх нөхцөлөөс бас 30 өрх. Ингээд бодох юм бол 60 айл өрхийн 2 хүнээр батах юм бол 120 өрх байгаа. За аялал жуулчлалын 3 кемпийг төслийн үйл ажиллагаа эхлүүлээд явж чадах юм бол бид нар нэг кемпээр 15 хүнээр утгад 45 хүнийг байнгын ажлын байртай. За ажилсаг төв дээр бид нэр одоо энэ гэрээр хөдөлмөр эхэлдэг ийм иргэдийг ажилуулна гэх юм байнгын ажлын байртайгаар 200 хүнийг болгох. Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тавигдсан 30 сая төгрөгийн асуудал байгаа. Энэ дээр нэг нь бол гэр зураг сонирхчд хэсэг сайхан залуучууд байна. Тэднийг лабораторитой болгож өгөх, нарийн мэрэгжлийн нарийн одоо ийм сайхан дуран хэрэгсэлтэй болгож өгөх. Тэгээд нэг баг хамт олон болгоод байнгын ажлын байртай болгох. Нөгөө талдаа бас авиаслаг сайхан олон залуучууд байна. Аймагт бас сахилгын хөгжмөнхний одоо хэрэгслийг авч өгөөд ийм залуучуудын сайхан хамтлаг болчих юм бол тэд нар маань бас одоо баяр ёслол янз бүрийн ажил арга хэмжээ өргөдөө тоглоод ингээд мөнгө болоод яваад ажил амьдралаа аваад явчих юм боломж байгаа. Энэ дээр нэг 10 хүнийг ажлын байртай болгочихсон гэсэн. За хөгжлийн эмнэлэг шинээр ашиглалтанд ороход дор хаяж 5 ажлын байр шинээр нэгдэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын тэр дундаа аймгийн төвийн 4-10 жилиг эхний ээлжинд шүдний эмчтэй болгоё гэж байгаа. Энэ жил төгсөж ир 4 эмч. Тэгэхээр бас 4 хүний оронтой. За бэлэгдэхшүүний тойрогтой хэрэгжүүлж байгаа ахуй шишинд барилгын ашиглалтанд ороход 30 хүний байнгын ажлын байр бий болно. Баян оцгцол сургууль өргөтгөл баригдаад агшинд орохдоо 10 хүнээр нэмэгдэнэ. 280 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтанд орно гэж байгаа мөн 7 дугаар байрагт 7-9-т энэ дээр 30 хүний ажлын байр 5 дугаар 10 жилийн сургуулийг ашиглалтанд оруулна гэж шахаж байгаа. Энэ дээр 80 хүний ажлын байр. Ноос нол ургаах үйлдвэр энэ 2 чиглэлд явж байна. За нэг нь Улаанбаатар хэвс байгаа. За нэг нь бас орон нутгийн нэг компани бас ноос ургаах үйлдвэр байгуулна гэж. Энэ дээр нэг дор хаяж нэг 80 ажлын байр. За сумдын хамгийн газар дотоод ажилтан гээд бид нар сая бий болгож гисэн. Энэ дээр ингээ 20 ажлын байр. За нийтийн эзэмшлийн зам талбайд бид нар 50 сая төгрөг тавьж 10 ам бүлтэй нийтдээ за 5 бүлэг ийм нөхөрлөлийг ажилуулна гэж тооцоод нэг га талбай бид нар 5 сая төгрөгөөр л ойжуулах цэцэрлэгжүүлэх ийм ажлыг хийлгээд ингээд байнгын ажлын байр болгоо явуучих юм бол 3 жилийн хугацаанд үргэлжлүүлээ явна гэж боддог. Байнгын ажлын байр гэж тооцоод бас нэг 50 хүн ингээд тооцох юм бол нэг 800 гаруй хүн ажлын байртай болох юм. Байнгын ажлын байртай болох зөвхөн энэ жил бол ийм тооцоо байгаа. За мөн байнгын иргэдийн зөвлөс шүүмжлэлд дагуулж байдаг нэгэн асуудлыг 2017 оны төгсгөл шийдсэн. Орон нутгийн өмчид эмийн эргэлтийн санг 2017 оны сүүлээр байгуулж энэхүү сан Аз фарм компанитай худалдан авах гэрээ байгуулж эмийг хямд нэгдсэн үнээр аймаг сундад нийлүүлэх үйл ажиллагааг явуулж байгаамаа. Ингэснээр эмийн үн буурч хол ойроос үл хамаарч нэг үнээр иргэд эмийг худалдан авах боломж хүрдэж байгаамаа.
Нөгөө талаар зах зээл дээр бодит өрсөлдөөн бий болж эмийн үн буурах, чанар сайжрах, эерэг үзүүлэлтүүд бий болно гэж бодлого тодорхойлогчид харж байгаа байна. Аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд тавьсан мэдээллийн төгсгөлд Монгол Улсын ерөнхий сайд хөрөлсөхийн сахилга хариуцлагыг төрийн бүхэл шатанд өндөржүүлэх албан даалгаврын хүрээнд Баян Хонгор аймагт эмч эмнэлгийн ажилтны харилцаа ёс зүй хандлагыг дээшлүүлэх, багш нарын сургалтын арга барил мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж эхлээд буй төвшин тогтоох шалгалт зэргийг үргэлжлүүлэн авах талаараа хэллээ. Цаашид төрийн бүхий шатанд хариуцлагатай ёс зүйтэй мэрэгжлийн шуурхай үйлчлэгийг үзүүлэхэд анхаарч ажиллах шаардлагыг тэрээр тавьж байгаамаа. Үүгээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаан өндөрлсөн. Хурлын хуралдааны төгсгөлд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Отгонбаяр төлөөлөгчдийн иргэдийн төлөөлөх эрх үүргийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллагаа хийлээ. Сонгогдсон тойрог бүрэгтэй оновчтой бодлого шаардлагатай арга хэмжээг төлөвлөн ажиллаж, одооноос эх оны төсөвт нийт шаардлагатай ажил арга хэмжээг тусахад анхаарч ажиллахыг төлөөлөгч нарт санууллаа. Мөн тэрээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд төлөөлөгчид үндэсний дээл хувцсан өмсч оролцож байхыг уриалсан юм а. Баян Хонгор аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн зорилголт буян номын залбирал, буурал түүхийн хурай, аян гişгийн цурай, ардын сайхан дуу хуурдаар асаа цэрэгт өргөн дэлгэрүүллээ. Ламын гэгэний гонганд нийтлэг хийдийн хамблан баян жаргал, ламын гэгэний зөвлөх вандан цэрнаар бурхны ном альцснаар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн зорилгот албан ёсоор эхэлсэн. Галуу цэм өнөختийн 3 дугаагийн малчин ерөөлч магтаалчдын улсын уралдааны 3 дугаар байрын шагналд амар баяр Хонгор нутгийн нар зөв тойруулан магтан ерөөсөн нь Хонгор нутгийн төмнийхээ халуун сэтгэлийн талархлыг хүлээлээ. Цаашин дахиад тийм бол хүрээ марал баян болдог гурдан болгийг хүрэн борлуулсан хөлбөн шатарсыг өрөлдөө хөгжмийн аясыг наммалцаад хөлөг мөрдөн дүүхэнтэй хөгжмөн шуугтуун барилдаа хөгжмийн аясыг наммалцаж байх юм аа. Тус зорилгын арга хэмжээнд аймгийн удирдлагууд оролцсон баяр эдийн төлөөлөгчдийн хурлын дарга Отгонбаяр, аймгийн засаг дарга Батчиргалнаар Хонгор сайхан нутгийнхаа ажил үйлс, амжилт ололт, нийгмийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, өнөөгийн нийгмийн бүхий салбарт өнгөлөн тодоос тод гялалзаж байгаа хонгорчуудаа халуун дотн мэдчилгээ дэвшүүллээ. За жил болгон одоо Улаанбаатар хотод мөрсөн сууж байгаа иргэдийнхээ амар мэндийг одоо ирж өөр хооронд нь уулзууж залгууж өчрөөж байдаг Улаанбаатар хотод энэ одоо нутгийн зөвлөл, ондынхаа одоо нутгийн зөвлөлийн удирдлагууд, замун одоо урлаг соёлын нийт зөвлөгнүүд тав хүндээ энэ одоо сайхан ажиллаж байгаа өргөндөд зохион байгуулж байгаа баярлаж халах чадварыг аймгийнхаа удирдлагын нэрээс одоо чэстгэлийн талархлыг илэрхийлэх нь зөвхөн хааж болж байна. Энэхүү залгуултад богд сумын угал 100 насны сүүдэр загвалсан ахмад дайчин Жамц тэргүүтэй настан буурлууд Монгол Улсын харцаг Батулд тэргүүтэй бөхчүүд ардын уран зохиолч Галсан, ардын багш Дулан, гэрийн сойрхол Монгол Улсын гавьяд жүжигчин Догмидын сосор орон тэргүүтэй урлаг соёлын маструуд бүрд авиг захиралтай аймгийн өвчин драмын театрын зарим уран бүтээлчид нэгэн цаг дор урлаг соёлоор улс орондоо цахиур хагалж яваа нутгийн залуу аяаснууд оролцсон нутгийнхаа мэдчилгээ дэвшүүлэн уран чадварлыг тогтолтоосоо төлөвлөж алтан сайхан нутгаас алс хол амьдран суугаа нутгийн төмнийхээ магнайг тэнэлгэн баярлуулсан юм. Миний хувьд бол одоо дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан. Сайхан жил байлаа. Тэгээд одоо нутгийнхаа залгуултанд анх удаа ирж байна. Дараа жилд өстой гоё болт юм байна. Би одоо жил болго иржээ. Хэрвээ Монгол байвал тэмцээн уралдаангүй байвал жил болгон бас ирж юмар юм байна гэж бодлоо. Энэ олон сайхан хөгшчүүдийн өндөр наснуудыг тэгээд хооронд золгуут гэдэг. За тэгээд нутаг орноос төрсөн одоо юу гэдэг гавьяатаас дээш цолтой ийм өндөр сайхан шагнал авсан хүмүүсийг бид нар бас урамшуулдаг. Тэгэхээр зэрэг энэ маань их гэгээлэг ийм сайхан золгуут болдог гэж боддог. За өнгөрсөн одоо алтан уншлага дахиад жилдээ миний хувьд бас ажил хөдөлмөрийн өвдөчтөр, амийн ажлын өвдөчтөр нэлээд сайхан алтан уншлагын хайрлсан юм сайхан жил боллоо. За мөн бас манай Баян Хонгор аймгийн Бууцхан сумын ард иргэдэд өвдөж сайхан жил болж өнгөрсөн. Хэдийгээр одоо 100 өвөл бас жоохон хэцүү байгаа ч гэсэн сайхан үр өгөж өгсөн жил. Малаан дөрөв төрөлтөд нөсгсөн, ухаан нөссөн ийм сайхан жил болж өнгөрлөө. Бид нар чинь тэгээд ойрхон аймгийн бод чадахгүй юм. Тэгээд энэ золголтод заавалч оролцдог. Тэгээд би Баян оны хүн байгаа. Баяныхон золголтод оролцсон. Тэгээд манай нутаг маань их сайхан байна. Энэ жил Малаараа 5 дугаарт, Ямагаараа усад 1-р орсон. За юуны хэрэгтэй Баян Хонгор үлээ. Юуны хэрэгтэй Баян үлээ. За бид нэр бол өөрийнхөө нутаг орноор бахархаж явдаг юм.
Уламжлал болгон энэхүү золголт дээр тодруулдаг гал дахиад жилийн 9 алдартнаар Баянболог сумын уугуул, Монгол Улсын ардын багш тулам Үлзий цэцмийн уугуул, Монгол Улсын гавьяат тамирчин дэлхийн аврах хүрэл медальт одоо 2, Баацхан сумын уугуул, Ажуулдүрэн гавьяат ажилтан Сандуйж, Баянлаг сумын уугуул, Монгол Улсын гавьяат барилгачин Найдан, Баянгов сумын уугуул, Япон Улсын эзэн хааны одонд нэрс дипломатч Хүрэлбаатар, Баянболог сумын уугуул, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ширүү, Мөн сумын уугуул, Монгол Улсын уяаж Махгал, Жинс сумын уугуул, шинжлэх ухааны доктор Дашцэвэл, Баянава сумын уугуул, Монгол Улсын гавьяат тамирчин Жуда бүхийн дэлхийн аваргын алт мөнгөн медальт уран цэцэг нарыг шалгаруулан алдаршууллаа. Шагналыг нутгийн зөвлөлийн дарга Алтан баган болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Утганбаяр, засаг дарга Батжаруулнаар гартууллаа. За би одоо Монгол Улсын их сургууль 43 жил, соёл урлагийн их сургууль дахиад 3 жил, ингээд 46 жил дээд боловсролын байгууллагад ажиллаж эрдэм номын ажил хийсэн хөө. Тоог нь мэдэхгүй их олон мянган шав нартай болсон гадаад дотоодын гол нь Монгол соёл, Монгол эрдмийн одоо Монголдо болон дэлхийд дахин түгээх энэ ажлыг л эрхэлж хийдэг. Тэгээд энэ ажлын маань төр маань, үнэлж түм маань бас дэмжиж ингээд ардын багш гэдэг их эрхэм хүндтэй цолоолгосонд үнэхээр их баяртай байгаа. Мөн үеэр их богд Дэвжээний улс аймгийн алдарт цолтой 32 бүх уран бүхийг уралдуулан барилдсанаас Хүрээмарал сумын уугуул аймгийн нэмэх начин Жамбалд орж төрүүлж, Баянгов сумын уугуул аймгийн Арслан Батамгалан үзүүллээ. Улаанбаатар хотод хийсэн золголтын маргааш өдрөөс нь аймгийн удирдлагууд Дархан уул Орхон аймгийн нутгийн зөвлөлийн золгоотод очиж оролцсон юм. Баянхангар аймгийн уугуул гаралтай төр нийгмийн шилдэг зүтгэлтэн сэхэтэн бизнесмен оюунлаг хүмүүс иргэд залуус өтгөс буурлууд зэрэг 50000 гаруй хүн Дархан уул болон Орхон аймагт ажиллаж амьдарч байна. Тэднийхээ амар мэндийг мэдэж нутаг орныхаа аж байдлын талаар халуун дулаан яриа өрнүүлж нутгаас гаралтай хүмүүстэйгээ танилцах санал бодлыг сонсох зорилгоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Цагааны Утганбаяр, засаг дарга Батжаргал, засаг даргын зөвлөх Мөнх Бат, засаг даргын тамийн газрын дарга Дарцэрэн тэргүүтэй ажлын хэсэг, Хонгор нутгийн золголт уулзалтынхаа арга хэмжээг тус аймагуд дахь нутгийн зөвлөлтөй хамтран зохион байгууллаа. Золголтод Баянхангар аймгийн уугуул, Дархан уул аймгийн засаг дарга Насанбат, Орхон аймгийн засаг дарга Батлууд тэргүүтэй олон зуун хүмүүс иргэд оролцож баяр хөөр багтал дүүрнээр золгосон ба тус аймгийн удирдлагууд ажиллаж амьдран буй нутаг орондоо хөгжил дэвшил авчирсан оюун мэдлэгийн сорууд нь ямагт хонгор нутгаар агуулсан шилдэг хүмүүс байдаг гэдгийг золголт уулзалтын үеэр онцлон тэмдэглэж талархлаа илэрхийлж байсан юм. 2017 оны олдрон үдсэн дахин ажил Дарханчуудад тэнгэр хангаа ивэлээлтэй төр төвшин төмөн олон амгалан сайхан оны гаргаад шинэ онтогоо дөнгөж одоо учран золгоод байж байна. Тэгээд энэ сайхан торгон мөчид нутгийн удирдлагууд, уран бүтээлчид хүрэлцэн ирж Дархан уул амьдарч суугаа нутгийнхныгаа эргээ ирсэнд нийт дарханчуудынхаа нэрийн өмнөөс одоо талархснаа илэрхийлье. Тэгээд нутгийн зан олондоо эрүүл энх аз жаргалыг хүсье. Аймаг орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжсөн, ард түмэн нэг тун хөгжин зовлонгоо бүтээн байгуул хөгжил дэвшлийнхаа одоо их шанг татсан ийм сайхан он жил байгаасаа гэж дарханчуудынхаа нэрийн өмнөөс дахин хүсье өрөөё. Нутгаа саналгүй яах. Ер нь төрсөн нутаг гэдэг чинь ер нь хизээч хүний сэтгэлээсээ гардаг бай. Тийм байж их юм. Одоо нутаг руугаа яваад байна. Явж ирээд нэг 7-8 жил болж байна. Тэгээ нэг 2-3 жил болоод явдаг юм зүгээр одоо явж чадаагүй байна. Дархан уул аймагт 90 гаруй мянган хүн амьдарч байна. Түүнээс Баянгарын за одоо нэг 3-4 мянган хүн байна. За энэ дотор бол ерөнхийдөө манай Баянгарын хүмүүсийн оюунлаг ажилласан хөдөлмөрч энэ Дарханд бол одоо энэ дотор бол их хөдөлмөр сайхан арт иргэд байгаа. Дархан Эрдэнэт хотодод доктор Лувсан Манныгийн нэрмжтэй аймгийн Өвчин драмын театрын уран бүтээлчид уран бүтээлийн тоглолтод танилцуулсан Баянхангарын урлаг соёлынхын чадвартай чансаатай байгаа гэдгээ харууллаа. Баянгар аймгийн Орхон аймагт нутгийн зөвлөлт бол олон жилийн түүхтэй. Баянгар аймгийнхаа зон олныг Орхон аймагт амьдар суугаа Баянгарчуудтай холбож өг, тэдний хоорондын харилцааг сайжруулах, энд байгаа Баянгарчуудаа дэмжихэд гол үүрэг оршдог юм аа. Хүүгээр холбоотой хонгор сайхан нутгийнхаа хөгжил дэвшил хөөр багтал бүх зүйлтэй сашгүй холбогдсон Дархан болон эрдэмтдчүүдийнхээ ирж буй нохой жилийнх нь ажил үйлс амьдрал бүтээлт нь сайн сайхныг хүсье өрөөё. «2018 оныг аялал жуулчлалыг дэмжигчл болгон зарласантай холбоотойгоор гадна дотны зөвлөлтчдийн сонирхлыг татсан олон талт эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулахар төлөвлөн ажиллаж байгаамаа. Үүний нэг болох Бэндэрия хөх нуурын цом 2018 загасчлалын тэмцээнийг Баянгар аймгийн Жарлан цомын Бэндэрия хөх нууранд 2 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
За, Бэндрэ Хөхнүүрийн цом 2018 цагаалчлалын тэмцээн маш амжилттай үргэлжилж байна. За, өнөөдөр бас байгаль дэлхий ч гэсэн бид бүхнийг сайхан харсан сайхан өдөр байна. За, тэгээд эхнээсээ энэ арга хэмжээнд бол нийт 24 багийн нийт 70 гаруй тамирчид оролцож байна. Яг одоо бол ингээд 3 зоонд бол A, B, C гэсэн 3 зоонд бол манай тамирчид өрсөлдөж байна. Тэгээд эхнээсээ бас загсаан барьсан зоонууд байна. За, ер нь бол зоо тус бүрэл одоо загсаан барьж байна. Бэндрэ Хөхнүүр нь аймгийн төвөөс 233 км, Жаргалан цумын төвөөс баруун хойд зүгт 70 км-д оршдог Баянгор аймгийн үзэсгэлэнт газруудын нэг юм а. Цэвэр усны нөөц сайтай зэрэгцээ, эргэн тойрноо ойгоор хүрээлэгдсэн нуурын сав дагуу бургас улиас торлог модод имжиж, Арц Бамбай зэрэг өнөртөн сонгон хад дошлоо нохоон хошуу алтан гагнуур биелэг өвс зэрэг эмийн өвс ургамал ургадаг байна. 2004 оноос эхлэн зэвэг хадран зэрэг төрөл бүрийн загсыг тус нууранд үржүүлж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийн хувьд дээрх төрөл зүйл нь тухайн сав газарт өмнө байгаагүй тул харь зүйл гэсэн ангилалд оруулж үздэг байна. Харь зүйлийн тоо хит олширвал унган төрөл зүйлийг устгах аюул хүртэл дагуулдаг тул тус нууранд шин төрөл зүйлийн загас өргөжүүлсэнд мэргэжлийн судлаачид харилцан адилгүй байр суурьтай байсаар байна. Энэ удаагийн загасчлалын тэмцээнийг аймгийн засаг даргын дэргэдэх гадаад харилцаа аялал жуулчлалын алба, Жаргалан цумын засаг даргын томгийн газар, Баянгор аймгийн загасчлалын клуб, аймгийн мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгуулсан юм а. За энэ Жаргалан цумд Бэндрэ нуурын зохион байгуулж байгаа энэ загасчлалын тэмцээн бол одоо Баянгор аймагт анхны удаа болж байна. За энэ нь бол Баянгор аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дотоодын аялал жуулчлал, загасчлалын аялал жуулчлал эрүүл агаарт загасчлалын тэмцээн зохион байгуулж байгаа нэг өндөр ач холбогдолтой. За цаашлаад энэ арга хэмжээг бол одоо жил болгон зохион байгуулж, аль болох орон өргөн хүрээтэй явуулж, аялал жуулчлалын том ивент бүтээгдэхүүн болгох чиглэлээр холбогд байгууллагууд хамтраад ажиллаж байна. Тэмцээнд Улаанбаатар хот аймгийн төв болон Зэрэгэлдээ аймаг сумдаас нийтдээ 22 багийн 80 орчим тамирчид хүрэлцэн ирж оролцлоо. Энэ удаагийн арга хэмжээний нээлтэд аймгийн засаг даргын зөвлөлийн гишүүд, албан байгууллагуудын дарга болон Монголын завшлах спортын холбооны нэгдлийн тэргүүн Тэмүүжин, Монголын байгаль хамгаалах тул сангийн менежер Баяр сайхан, Баянгор аймгийн гэрэл зурагчдын холбооны гишүүд зэрэг төлөөллүүд оролцсноор онцлог боллоо. Загасчлалын спорт дэлхийн нийтэд өргөн хүрээнд хөгжсөн тухайн бүс нутгийнхаа эдийн засаг чухал хувь нэмрээ оруулах болсон байна. Монгол улсад тухайлбал Хөвсгөл Travel компани сүүлийн 15 жилийн турш загасчлалын чиглэлээр зөөлчин хүлээж авч байна. Нэг зөөлчин загасчлах эрхийг авахдаа 250-аас 300 орчим долларыг манай улсад төлдөг. Энэ мөнгө өмнө нь салбарын яамд шилждэг байсан бол одоо тухайн сум орон нутагт үлддэг болжээ. Жуулчид ганцаараа бос 5-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй ирдэг гэхээр энэ нь баггүй мөнгөндөө юм. Тэд ирээд буцах бос тухайн орон нутгийн иргэдийн амжиргаанд ч эрг нөлөөллийг үзүүлж орон нутгаас хүнсний хэрэглээ загасчин хөтөч зэргийг авч өрхийн эдийн засагт дэмжлэг үзүүлдэг байна. Мөн загас болоод байгаль орчныг хамгаалах чиглэлд ч баггүй хандив тусламж үзүүлдэг байна. Тиймээс загасчлалыг дагсан аялал жуулчлал хүртээмжтэй эдийн засгийн боломжуудыг бий болгох ирээдүй Бэндрэ Хөхнүүраас бүрэн харагдаж байна. Хэдийгээр эдийн засгийн хувьд нааштай ирээдүй харагдаж байгаа боловч нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах асуудал мөн энд хөндөгдөж байгаа юм. Тиймээс салбар хоорондын уялдаа холбоо, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах явдал нь нэн чухлаар тавигдаж байна. Энэ бол одоо маш их чухал асуудал. Тэгээд одоо энд олонний танил болгоод ингэж энэний ард бидэд юу бодож яах гэхээр энд бас хамгаалах тал нь хяналт гэдэг тал нь маш чухал харагдаж байгаа. Тэгэхээр бидэд орон нутгатаа бол одоо энэ цаг байдргийн гол Бэндрэ Хөхнүүрийн энэ айс сав дагууд бол хяналтыг одоо бас нэлээд хариуцлагатай сайжруулах нөгөө одоо энэ загсыг бас одоо барьдаггүй хугацаанд нь барих мөн одоо хориотой бас одоо хориотой одоо тэр тороо барих асуудал нь бол одоо хяналтыг нэлээд сайжруулаад энэ дээр нэлээд анхаарахгүй бол одоо энэ чинь бас нэг талдаа өнөөдөр бидэд ингээд олонний танил болоод баярлаа сайхан байгаа боловч эргээд энд чинь бас бүх хүн наашаагаа бас тэмүүлэх энэ дөрөв чинь энэ загас руу чинь бас одоо олон загас сонирхдаг одоо клубүүд бас наашаа хандлага бол одоо тодорхой хэмжээр ихсэх тодорхой. Тэн дээр бидэд тэр хэмжээнд нь бидэд хариуцлагыг бол одоо үнэхээр одоо сайжруулах шаардлагатай болж байгаа. Энэ дээр бидэд бол тодорхой зохион байгуулнаа. Баянгор аймагт анх удаа зохион байгуулагдсан загасчлалын тэмцээний нэг багт 3 тамирчин оролцсон юм а. Тэд ABC гэсэн 3 хэсэгт хуваагдсан 2 үеэр өрсөлдсөн юм. Эхний хэсэг тамирчид 1 цаг 30 минутад өөрсдийн заасан талбайд цооног гаргаж өгөгдсөн хугацааны турш загасчилсан бол 2 дугаар хэсэгт өөр талбайд өмнөхтэй ижил зарчмаар загасчилсан юм а. Загасчлалын спорт нь тухайн сав газрын загас байгаль орчныг хамгаалах томоохон зорилгыг өмнө тавьдгийн хувьд тэмцээнд оролцогчид барьсан загсаа буцаан байгальд нь тавьдгаараа онцлогтой юм. Мөн химийн гаралтай өгөөшийг огт хэрэгэлдэг байна.
Бүтэн өдрийн турш Бэндэрэ хөхнүүрийн толин цэнхэр мөсөн дээр үргэлжилсэн загасчлалын тэмцээний нийлбэр дун гарахад 1-р байранд андууд 1 баг төрүүлж Бэндэрэ хөхнүүрийн цом 2018 загасчлалын тэмцээний ялагчаар тодорсон юм. 2-р байранд андууд 2 баг, 3-р байранд цэнгэг 1 багууд тус орсон юм а. Мөн тэмцээний ганцаарчлалтын төрөлд нийлбэр дүнгээр 1-р байранд Хапоро багийн тамирчин Даваа самбуу, 2-р байранд Амар болд, 3-р байранд Мананд нар тус шалгарлаа. Бэндэрэ хөхнүүрийн цом 2018 загасчлалын тэмцээний хамгийн том загас барьсан тамирчин Тэмүүлэл багийн тамирчин Төмөрсөх байсан юм а. Орон нутагт аяллаа шин төрөл хэлбэрийг хөгжүүлэхэд итвэх гаргаж Жарлан сумын засаг даргын тамгын газрын хамт олон амжилттай энэхүү тэмцээнийг зохион байгуулж итвэх хилэн оролцлоо. Ивент тэтгэгч байгууллагаар аялагч загасчин дэлгүүр, солонго бичиг хэргийн дэлгүүр хамтран ажиллажээ. Бэндэрэ хөхнүүрийн цом 2018 энэхүү амжилттай болж өндөрлөлөө. Ирэх жилээс энэхүү арга хэмжээг илүү өргөн хүрээнд далаацтай байдлаар зохион байгуулах талаар Баянгор аймгийн гадаад харилцаа аялал жуулчлалын алба төлөвлөн ажиллаж байгаа талаараа бидэнд мэдээлж байсан юм а.